За hi, welcome back to Jana's channel. Бичлэгээ хийгээгүй бүр зөндөө удсан байна. Өглөөс хойш нэг ч бичлэг оруулаагүй. Тэгээд бүгдээрээ бараг 800 болсон байна. 800 хүн хамгийн сүүлд харж байхад ийм subscribers-тай болсон байна. Бүгдээрэнд нь баярлалаа. Намайг дагж бичлэгүүдийн маань үзэж байгаад гоё комент үлдээж бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бичлэг хийхгүй зөндөө удсан болвол нөгөө маш олон шалтгаан байгаа. Нөгөө унсан бүхэд шалтгаан мундахгүй гэхчээр би юу тэгээд маш санхүү боллоо. Тэгээд ер нь сүүлийн үед ер нь би ингэж чимсэл хийх шаардлага байгаа юм уу үгүй ч юм уу оронд нь ингээд яг мөнгө төгрөг олох хаад ажил дээр илүү таны мөнгө төгрөг маш их хүүхдүүдтэй яг бүлэхийдээ quality time өнгөрөх боломжтой хаад чинь ингээд бас нэг чинь таг урыг байна гэж үзээд ер нь түр байсан байж байгаа. одоо буцаад бичлэгээ хий гэж бодсон. Яагаад гэвэл би анхнаасаа л ер нь энэ YouTube бичлэгүүдийг гоё хобби маягаар хий гэж бодож одоо эхлүүлсэн болохоор яг л одоо хобби шигээ үзээд тэгээд ядас хартаа нэг удаа бичлэг хийжээ гэж ер нь бол шийдсэн бахаа. Тэгээ надтай заавал хамт агаарэ. Хэрвээ та subscribe дараагүй бол дараарай. Би та хэдэд хэрэгтэй гоё бичлэгүүд оруулахыг хичээх болноо. Хэрвээ та нар миний анхны бичлэг үзчихсэн бол би одоо өөрийнхөө glow up journey-г ер нь өнгөрсөн жил үдээд эхлүүлжсэн байгаа. Тэгээд тэр одоо glow up journey-гийнхаа хүрээнд анх бол 10 кг одоо хаяад 3 сарын хугацаанд хаяад тэр туршлагаа хуваалцсан байгаа. Би энэ доор description-ийг үлдээчи. Та тэрийг үзээгүй бол үзээрэй. За тэгээд glow up journey ихсэн цагаас хойш би буцаад ингээд өвдөө итгэх итгэлээ олж аваад буцаад нөгөө нэг хүүхэд төрүүлэхээс өмнө байсан одоо тий өөрийгөө бас тодорхой хэмжээнд олж аваад бүр илүү гоё үзэсгэлэнтэйгээр одоо гэрэлтэж байгаа гэж өөрийгөө харж байгаа. Өөрийнхөө хувьд бол glow up journey эхлүүлээд тэрийг ингээд үргэлжлүүлээд явж байгаад бол туйлын сэтгэл ханамжтай байгаа. За энэ journey-гийнхаа хүрээнд за хамгийн түрүүнд авсан юм нь бол хийсэн алхам нь бол жингээ хасах байсан. За би нэг 70-аас 72 кг-ийн хооронд хэлбэлцдэг байжгаад одоо буцаад нэг 60-аас 62. За нэг хэсэг бүр уулын 56 мургаа болсон. Айгуу гоё хэлсэн. Дааж тэгээд тэрийгээ яг нөгөө нэг барихад бас жоохон хэцүү байсан гэх юм уу. Яг барихын тулд болохоор өдөр алгаан 10k steps хийх тэгээд орой хоол ер нь бол идэхгүй байх. Тэгээд бусад цагийн үед нь бол хоолоо зүгээр иддгээрээ идэ. Тэгээд арай илүү хөдөлгөөнтэй болж эхэлсэн. Нөгөө дундуур нь бас ингээд өвдөөд дээрэс нь мэдээж нөгөө гэр бүлтэй хүүхэдтэй одоо цаг зав ер нь бага байгаа миний хувьд яг ингээд бүр consistent гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд байнгын үргэлжлүүлээд тэгээд яваад иж чадахгүй хэсэг үе гарч ирсэн. За ялангуяа би өвдчихлээр нөгөө хөдөлгөөн хамаг юм маань ингээд болоод айгу хэцүү болж исэн. За тийм болохоор би ерөнхийдөө өөртөө жоохон grace өгөөд одоо нэг 60-аас 62 кг-ийн хооронд стил хэлбэлцэж байгаа. Гэхдээ бол 70-аас 72 байсныхаа бодох юм бол хамаагүй гоё би хөнгөн өөрийнхөө одоо тий гадаад үзэмж өнгө төрхөнд бол сэтгэл хангалуун байгаа. За glow up-ийнхаа хүрээнд би бас нэг дараагийн алхмууд хийсэн болохоор үгсээ юм бол 4-6 сартаа заавал ингээд гоё тайруулаад одоо шинэ хэлбэрт ч юм уу тий оруулаад ингээд явж байгаа. Анх би болохоор айгу урт өстэй байдаг байсан. Одоо болохоор ингээд үсээ ерөнхийдөө богиносгоод ингээд шатлалт дийлгээ тайруулсан. Одоо ер нь бас нэг тайруулах төгсөн байгаа. Тэг үс сайхан бол зүс сайхан гэдэг надад ингээ үсээ тайруулдаг болсноос хойш бас айгүй их таалагдж байгаа. Хүүхэдтэй болсон цагаас хойш би нэг айхтар тэгэж одоо үс мүсэндээ ач холбогдол өгөөл ингээл нүр амаа бутал байдаггүйсэн. Тэгээд одоо ингээ буцаагаад айгүй гоё тийм өөрийгөө одоо арчилж байгаа, кэр хийж байгаа тийм мэдрэмж юу нь бол төрж байгаа. За бас нэг миний хэрэгжүүлж байгаа дараагийн одоо glow up алхам гэх юм бол би аль болох өглөө болгон нүрээ бодохыг хичээж байгаа. Мэдээ зарим өдрүүдэд бол бодож чаддаггүй. Гэхдээ ер нь өглөөдөө нүрээ будаад гэтээ хөнкөө ингээ будаад гарсан байхад тэр өдөр ер нь айгүй гоё өнгөрдөг юм шиг тий. Яагаад гэвэл би өөртөө таалагдж байгаа. Тэгээд миний энерги бас ингээд айгүй гоё сэргийж ирж байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор өглөөдөө хөнгөн одоо будд хийгээд бол гарч байгаа. Жин хайснаас хойш бол ингээд гоё
дуртай хувцас өмсөх одоо өөртөө өмнө нь таалагддаг байсан тэр одоо стилээрээ хувцлах боломж бол надад олцсон гэх юм уу. Өмнө нь ингээд хичнээн гоё хувцас өмсөн ч гэсэндээ нөгөө нэг илүүдэл махнууд нь гарч ирээд тэгээд ер нь ингээд жоохон баг зэргийн илүүдэлчинтэй байхлаар ер нь л ингээд ямар ч гоё хувцас өмсөн ямар нэг юм заавал дутуу тийм мэдрэмж төрд юм блэ. Нэг л тийм биеийн сууж өгөхгүй. Одоо болохоор яг ингээд өөрийнхөө хүссэн хувцсыг хүссэн үедээ өмсөөд тэгээ тэр нь надад бас айгүй гоё тийм мэдрэмж өгөөд би ер нь бол байдаг болсон. Надаа одоо жин хасны хамгийн том ач холбогдол нь тэр юм шиг санагдаж байгаа. Би өмнө нь угаасаа тийм одоо бүр айхтар тийм илүүдэлчинтэй бол ерөөсөй байгаагүй. Хамгийн ихтэй 70-72 байжсэн. Тэгээ би ч одоо метр 68 баггүй юу? 168 см. Тэнгүүд яг миний байх ёстой жим бол нэг 55-аас 60-ын хооронд л юм шиг байгаа юм да. Хүүхд төрүүлсний дараа л тэгж юу нь бол жин нэмжсэн. Өмнө нь бол би бүр нөгөө залуухан жоохон охин бахтаа бол бүр айгүй турхаа байдаг гэсэн баггүй юу. 49 50-тай 50 илтэй байдаг гэсэн. Тийм болохоор нөгөө тэр 72 ч юм бол миний хувьд бол айгүй тийм нилээ нэмсэн жим байгаа байхгүй юу. За тэгээд дуртай хувцас, хүссэн хувцас өмсөөд нүрээ гой будаад ингээд тэг хумсургаа янзлуулаад ингээд явхлаар мэдээж нөгөө нэг гадаад өнгө төрх маань гоё надад өөрт таалагдчихж байгаа болохоор тэрнээсээ би ингээ өөрөө кайф аваад гоё юм мууд маань ч гэсэндээ сэргээд ингээд айгу гоё тийм мэдрэмжийг болол надад одоо энэ өнгөрсөн жилийн хугацаанд бол Glow Up Journey-га эхлүүлсэн цаг мөчөөс эхлээд одоо өгч ирсэн. Тэгээ би бол энэ Glow Up Journey-г хийсэндээ бол түлхийх баяртай. Цаашдаа ч улам илүү гоё болно гэж одоо өөртөө зарлага тавьж одоо дараа жил ч гэсэндээ бүр илүү гоё болж хязгах байх гэж найдаж байгаа. Гадаад өнгө үзмжээс гадна би өөртөө нөгөө emotionally glow up хийх буюу сэтгэл санаагаараа ингээд өөрийгөө бас илүү одоо дараагийн түвшинд авчруулъя гэж зорьсон байхгүй өнгөрсөн жил. За хүүхэд төрүүлээд 2-оос 3 жилийн хугацаанд бол гормоны асар их өөрчлөлттэй байдаг болохоор эмэгтэй хүний одоо ингээд зан ааш нь өөрчлөгдөн, өөртөө итгэх итгэл нь ингээд сулрна. За тэгээд янз бүрийн ааш араншин гарна тий заримдаа уйлна, заримдаа уурлна, заримдаа зүгээр байж ахтал ингээд стресстэй ч юм уу. Надад бол яг тэр өөрчлөлтүүд бол бүгдээрээ илэрч гарч ирсэн. За тэгээд emotionally ер нь би stable буюу одоо ингээд хэр баргийн юмд ганхаад гунхаад байхгүй ингээд гоё дотроосоо ийм тайван амар амгалан за тэгээд ингээд дотроосоо гоё аз жаргалыг одоо цацруулсан тийм эмэгтэй болмоор байна гэж би өнгөрсөн жил бодчихсон байхгүй одоо journal дээрээ. За тэгээд одоо нэг жилийн хугацаанд болохоор яг бүр ингээд тийм бурхан шиг амар амгалан болоогүй ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээнд айгүй гоё юм сэтгэл санаа доктортой тайван за тэгээ илүү аз жаргалтай одоо өөрийнхөө байгаа байдалд илүү одоо тийм сэтгэл хангалуун болсон гэж бол би бодож байгаа. За тийм одоо байдалд хүрэхийн тулд би өөртөө ямар одоо алхмуудыг тавьсан бэ гэхлээр нэгдүгээрт би гоё цэцэлт хөдөлгөөн хийдэг болмоор байна гэж ерөнхийдөө нөгөө цэцэлт хөдөлгөөн хийснээр хүний одоо аз жаргалыг илүү эрүүл байдлаар ингээд бүтээж одоо хийж авдаг болж байгаа гэх юм уу та тий. Тэгээ би бол цэцэлт хөдөлгөөн хийдэг болсноор одоо миний нөгөө ахтар тэр ийм гүн өвчлөх юмстаас гинт ингээл зүг-зүгээр одоо амьдрал зүг-зүгээр байгаа тий ингээл бүх юм болж бүтээд байгаа юм шиг нэ гинт ингээл айгуу сэтгэлээр ундаг гинт ингээл уйсмар санагддаг ч юм уу гинт амар ингээл уур хүрээд стресстэй л ингээл бухимдаад байдаг тэр юмнууд бол бүр ингээ харцсангуу бүр үнэхээр өөрчлөгдсөн. Гэтэ надад бас нэг алдсан юм байгаа тэрний юу вэ гэхлээр би нөгөө нэг дасгал хөдөлгөөн их чинь гоё юм байна. Одоо ингээд айгүй гоё байна гэж явж байгаад хитрхи нөгөө өөрийгөө хөвчлээд за тэгээ нэг хэсэг бүр амар өвдсөн. Хэлсэн юм шүү. Миний ингээд тархлаа ер нь суларсан, бас жоохон ядарсан. Тэгээд ингээд бас нөгөө physically өөрийгөө ингээд бие махбодоо хитрхи ингээд тулгаад хийцэн чинь дасгалууд хийгээл дасгал масгалд яваал ингээл асгаж малгаал хитрхи бас жоохон ингээ хүчилсэн чинь
би ингээд ингээд араасаа ингээд миний бие өвдөөд исэн. Тэгээ нөө өвдөөд тахлаар айгүй хэцүү. Арай гэж нэг юм зүгээр болгоч юм бол дахиад өөр юм нь өвдөөл тэгээ айгүй хэцүү байдаг юм билээ. Тийм болохоор би ер нь ингээд өөртөө за би бас ингээд жоохон ядралттай байгаад байгаа юм байна. Ер нь өөрийгөө жоохон ингээд гоё амраасан. Гэхдээ бас ингээд давхар тасгал хөдөлгөөнөө стил ингээ хийхтэй тийм одоо зорилгыг бол өөртөө тавьсан. Тэгээ одоо бол би яг 7 оны 2-3 өдөр нь одоо хашгирдаг ч юм уу дасгал хөдөлгөөнөө хийдэг ч юм уу ингээд өөрийнхөө биеийг сонсож байгаад хийж байгаа. Тэгээ тэр нь бас миний сэтгэл санаанд айгүй гоё нөлөө үзүүлж байгаа. Та хэд ч гэсэндээ хэрвээ юм завгүй ээж нар ах юм бол тэгэхэд үзээрэй гэж хэлмээр байна. За бас нэг зорилго тавьсан нь би гоё journaling хийдэг болмоор байна. Тэгжээж би энэ өөрийнхөө бодоод байгаа энэ бид нар чинь ингээд мянган юм өдөр болго ингээд бодоод жижиг сажиг юм шийдвэрүүд гаргаад явж идэг. Одоо өдөр ямар хоол хийх үү гэдгээс ахуулаад те гэр орны асуудал одоо хүүхдүүдийн боловсрол гэл бүх юмыг ингээд жижиг сажиг одоо мянган бодлууд эргэлдчихэд. Тэгээ сүүл рүүгээ нөгөө нэг тарих бүр ингээд ядраад идэг болохоор би ингээд journaling хийж эхлэх тийм өөртөө зорилго тавьсан. За journaling өдөр болгон бол хийж чадаагүй яг үнийг хэлэхэд хаяа нэг бүр ингээд юм бодогдоод стресстэй байгаа үедээ ингээд journaling хийхлээр бодол айгүй гоё зэгцрээд тэгээд нэг ингээд дотроо буглаад байгаа ямиг ингээ гаргаад тавьчихж байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг авч байгаа. Тийм болохоор journaling хэрвээ та хэд одоо нөгөө тэмдэглэлийн дотор гаргаж ирж байгаад бичиж сураагүй бол 1-2 удаа ч гэсэндээ бичээд үзээрэй. Бод чинь үнэхээр гоё зэгцэрдэг. Дээрээс нь таны нөгөө дотроо буглаад байгаа юмнууд чинь ингээд гоё гарч ирдэг шүү гэж хэлмээр байна. Нэг том хэрэгжүүлсэн юм гэх юм бол emotionally юм glow up хийхин тулд би буцаад ном уншдаг болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан. За би хүүхд тахтаа бол үнэхээр гоё одоо ингээд номын цаахан салхидаг гэх юм уу. Хүн ингээд аюу гоё номыг ингээд уншдаг, тэр номнуудаа ингээд эргцүүлж боддог тийм одоо active reader байсан байхгүй юу. Тэгээд одоо ингээд нөгөө их сургуулаа төгсөөд ажил дээр гараад угаасаа хүнд тийм нөгөө ахтар ном уншаал ингээд гоё чилдээд байх цаг зав гардггүй. Хүүхдтэй болохоор бүр юм одоо цаг зав тий. Тэгээ одоо ингээд хүүхдүүд маань том болоод би бас нэг тодорхой хэмжээнд өөртөө гаргах цаг завтай болж байгаа болохоор буцаад ном уншиж одоо эхэлсэн. За тэгээд уран зохиолын номнууд бол 1-2 уншсан. Тэгээ би ихэвчлэн self help буюу одоо хүүхний хөгжлийн чиглэлийн тийм ном унших юм дуртай болсноо анзаарсан. Тийм номнууд болохоор айгүй хурдан уншаад зүгээр өөр төрлийн номнуудыг болохоор жоох ингээд тавиад яг бүтэн уншиж дуусгахгүй ингээд нэлээд хэдэн ном би тийш номын санал буцаасан байхгүй. Тэгэхээр одоо нэг хувийн хөгжлийн 5-6 ном ямар ч юм уншсан байгаа. Тэр ингээд уншиж байгаа хавцад надад айгүй их гоё шин санаа, шин бодол би ингэж болох юм байна, тэгэж болох юм байна тий. За ийм юмны талаар илүү ихээр судлаач гэдэг юм ингээд айгүй гоё тийм creative гоё тийм шин мэдрэмжүүд төрж байгаа. Тэгээ би буцаад ном уншдаг болсондоо бүр өөртөө амар баярлж байгаа. Тэгээд маш гоё нэг хоббигоо буцааж өөртөө эргүүлж авсандаа баяртай байгаа. Сэтгэл санаагаа илүү гоё тогтвортой, сайхан эерэг байлгахын тулд би бас meditation хийж эхлэе гэж бол ер нь сүүл рүүгээ бодсон. За одоогийн байдлаар бол яг хэрэгжүүлж эхлэегүй байгаа. Тэгээ meditation хийгээд тодорхой хэмжээний дараа ямар хөө өөрчлөлт гарч байгааг энэ та хэдтэй бас хуваалцъя гэж бодож байна. Ингээд нэг жилийн хугацаанд ингээд өөрийгөө айл болох сайжруулах гад өөрийнхөө дараагийн одоо түвшинд очих гээд явж байгаа энэ одоо аяллаа хүрээнд бол би нэг юмыг бүр маш сайн ойлгож авсан нь хүн гэдэг ер нь өөрөө өөртөөгөө холбогдож дотоод хүнээс сонсох гэдэг бол хамгийн чухал зүйл юм байна гэдгийг одоо ойлгож эхэлсэн гэх юм уу. Анзаараад ах юм бол манай хүс ирчиж за гялс бичлэгээ дуусгачээ. Би одоо гарч юм ихгүй болохоо ажиллаа. Хүн өөртөөгөө холбогдох буюу connect хийх нь бүр амар чухал. Өөрийгөө сонсож яг юу хүсэж байгаа яг ямар түвшинд явж байгаа юу хэрэгтэй байгаа гэдгийг тэр сонсох тэр цаг заавыг гаргах хэрэгтэй юм билээ. Бид нар ингээд өөрийнхөө эрч хүч нэрийг цаг заавыг бусад хүмүүст илүү их зарцуулдаг тий. Тэгээ яг өөртөөгөө тулаад өөрөөсөө чухал асуултуудыг асуугаад өөртөө одоо тэр
өгөх ёстой attention буюу өөрийгөө сонсох тэр боломжийг олох нь амар чухал юм байлээ. Бид нар чинь ингээд дандаа distracted буюу эсвэл зав зээл, эсвэл өөр юм хийгээл, ажил төрлөө хийгээл ингээд яг чимээгүй орчинд өөрийгөө сонсох тийм цаг зав гардаггүй болохоор тэр цаг завыг гаргах нь одоо ямар ч glow up journey-гийн хамгийн ихний алхам юм байна гэдгийг бол би одоо энэ нэг жилийн дотор ойлгож байгаа. За ингээд надтай хамт өнөөдөр байсанд баярлалаа. Манайх ус ирчлээ. Би бас юмаа хийхгүй болохоор. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Bye.